Энэ хилцүүлгийн гол одоо зорилго нь юу вэ гэхлээр одоо бид нар шиг энэ бизнестэй нэлээд чухал үүрэг гүйцэтгэж байгаа албан тушаал дээр ажиллаж байгаа юм санхүүгийн мэрэгчлээ хүмүүсийн хувьд бол байгууллага дээрээ байнга одоо энэ програм хангамж мэдээллийн системийн одоо хэрэгжүүлэлт ашиглалт дээр бол байнга тэргүүлж явж ийж одоо ажил үүргээ илүү цогцоор нь гүйцэтгэх ийм боломж бүрднэ гэдэгтээ та бүхэн бүгдөө одоо санал нийлэх байхаа гэж бодож байна. Тэгэхээр одоо сүүлийн 7-8 жилд бол манай програм хангамжийн чиглэлээр энэ бизнес зориулсан шийдэл гаргаж байгаа чиглэлээр ажиллаж байгаа компаниуд маань бол ер нь бизнес гэдэг бол нэг байгууллага юм болвол тэр бизнесийг удирдах байгаа програм тэнцээ байгаа мэдээллийн систем нь бол яг тэр нэг байгууллага гэдэг энэ нэг байгууллага гэсэн засаглалтаа нийцсэн одоо нэг цогц байх систем гэсэн энэ чиглэл рүү явж одоо энэ цогц шийдлүүдийг гаргаж ирж байгаа. Зарим нь бол гаднаас ийм систем оруулж ирж энийг одоо хэрэгжүүлэх зөвлөгөө өгөх ийм чиглэлээр ажиллаж байгаа. Ийм хандлагатай байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ 2 дахь одоо ерөнхий хэлэлцүүлэгтээр энэ сэдв сонгогдсны учир нь ийм байгаамаа. Ингээд үндсэн илтгэгчээ микрофон руу өрье. Мэдээж манай санхүүгийн хэлтэс санхүүгийн одоо ахлахын ажилтнууд маань илүү энэ ERP-ийн талаар зөв ойлголттой байж бусад эцэс нэгжүүдийг одоо зөв чиглүүлэн удирдахад бол их том одоо өөр гүйцэтгэх ийм одоо боломжтой байгаа. За тэгэхээр товч би энэ дээр бол слайдаар танилцуулан явчих. Өөрөөр хэлбэл байгууллагад энэ ERP гэдгийг нэг утгаар ойлгоно гэдэг маань юунаас эхлэх вэ гэхээр эхлээд ер нь ERP гэж юу вэ тийм ээ. Тэгэхээр ERP гэдэг бол яг өгчлөлд орчуулах юм бол байгууллагын нөөц төлөвлөлт гэдэг. Тэгэхээр өнөөдөр зөвхөн нөөц төлөвлөхөөс илүү байгууллагыг удирдах асуудал яригдж байгаа энэ үед бол бас энэ ойлголтыг бид бас дараагийн ээлжинд бол ингээд илрүүлээд явах хэрэгтэй байгаа. За тэгэхээр байгууллагын ашигладаг нөөцүүд гэх юм бол мэдээж одоо тухайн үйлдвэрлэл үйлчлэгийг одоо үйлдвэрлэлд нийт зах зээл дээр хөргөж ажиллахын тулд бол маш олон төрлийн нөөцүүдийг ашигладаг байгаа. Энэ дээр бол санхүүгийн нөөц үүж байна. За одоо юу гэдэг нь бэлэн мөнгө банкны одоо зээлч үү тийм хувь нийлүүлэгчдийн хөрөнгө гэх мэт. За хүний нөөц байж байна. Ажиллах хүчин байж нөгөө үйлдвэрлэл үйлчлэх юм явна. За бит одоо түүхийд бараа битрээд бит нөөцүүд байж байна. Тэгэхээр энд бол бас бит бос нөөцүүд байна. Тэр эдгээр нөөцүүдийг ашиглаж зөв зохион байгуулснаар биднээс амжилттай үйлдвэрлэл үйлчлэгээ явуулаад бизнесмен амжилттай явна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ бит бос нөөц гэдэг дотор бол бас нэг их чухал нөөц байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан ихэнх нөөцүүд бол бас бит хэлбэртэй. Өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгө байт юм уу, хөрөнгө оруулалтын ч байт юм уу, ажил хүчний. Тэгвэл бит бос нөөц дотор ERP гэдэг нөөц. Энэ ERP гэдэг бол бит бос нөөц маань илүү байгууллагын тэр бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн стратегитой холбогдож ажилладаг ийм илүү оюунлаг, илүү ухаалаг нөөц байж таарч байгаа. Тэгээ энэ ERP гэдэг нөөцийг бид зөв өдөртөө зохион байгуулах, энэ ERP-гаар дамжуулаад байгууллагын бизнесийн амжилтыг одоо юу гэдгийг урагшлуулах ийм том хүчин зүйл явж байна. Тэгэхээр ERP гэдэг бол бизнесийн одоо тийм чухал нөөц нөгөө талаас ERP гэдэг бол байгууллагын бизнесийн стратеги, бизнесийн үйл ажиллагаатай нэгт уялдаж ажилладаг одоо цагийн механизм шиг ингэж одоо араа шүтэн яг таарч ажилладаг байж өнөөдөр ERP-г бол амжилттай нэвтрүүлэх үндэс болдог. Нэгжүүдийн үйл ажиллагаа яг цаг уялддаг байх. За бизнесийн стратеги болон бизнес процессын өөрчлөлтөнд дасан зохицдог байх. Энэ их чухал. За байгууллагын үйл ажиллагаанд гарах төрөл бүрийн алдаа дагууллуудыг арилгадаг, тэрийг гаргуулахгүй байх ийм боломжийг хангадаг байх. За бизнесийг дээд түвшинд гаргасан шийдвэрүүд доотлын элц нэгжүүдтэй яг нэг ижил утгаар нэг ижил одоо маш богино хугацаанд хүрдэг, хэрэгждэг байх. Энэ асуудал бол хамгийн чухал байгаа. Тэгэхээр ERP-ийн зүгээр анхны одоо шинжүүд ямар байх ёстой вэ гэвэл та бүхэн ийм байдалтай ойлгож болно. За тэгэхээр ERP-г нэвтрүүлснээр бол байгууллага одоо ялангуяа томоохон байгууллагууд дээр бол байгууллагын хаана юу болоод байгаа мэдэгддэг хэлсэн нэгжүүд дээр тэгэхээр энэ хэлтс албан тушаалтнуудын үйл ажиллагааны уялдаа холбоосыг сайжруулах боломж өргөж ирдэг. Бизнесийн бүтээмж дэвшилдэг байна. За ялангуяа төлөвлөлттэй холбоотойгоор энэ дээр бол ERP гэдэг бол үндсэндээ нөгөө нөөц төлөвлөлт гэдэг утгаараа энэ төлөвлөлтийн үйл ажиллагаанд бол одоо зарчмын өөрчлөлт гардаг. За мөн энд бүртгэлээр тавих хяналт сайжрна. Хамгийн одоо чухал юм бол бас байгууллагын соёл өөрчлөгддөг. Яагаад ERP систем нэвтрүүлснээр байгууллагын соёл өөрчлөлтөд гэвэл ERP орчин үед ERP системүүд бол бизнесийн тэр үйл ажиллагаа бизнесийн стратеги дээр суурилж үйл ажиллагаанд өдөртөгдөж зохион байгуулагддаг учраас
байгууллагын ажилтнууд албан тушаалтнууд бол тийм процессын хандлагатай болж эхэлдэг. Тэгэхээр энийгээрээ бол альва нэгэн хувь хүнээс хамаарсан хувь хүний одоо хариуцлагатай холбоотой ийм асуудлууд ер нь бол айлна. Тэгэхээр энэ дээр дагаад байгууллагын үйл ажиллагаа бол зайлшиж байна. За мөн гадаад талд байж байгаа харилцагч үйлчлүүлэгчдийн хувьд бол одоо танай байгууллагатай харилцах тэтгэлийн сэтгэл ханамж өгдөг шүү дээ. Өөрөөр хэлбэл байгууллагатай тэр байгууллагын дотоод процессор явж байгаа үйл ажиллагааг байгууллагын одоо харилцагчтай холбох төвшөнд хүртэл үйл ажиллагааг бол одоо дэвшлүүлдэг. За байгууллагын мэдээж өрсөлдөх чадвар дэвшилдэг юм. Гарч ирэх харилцагчтаас одоо бодлыг хэрч чинь бизнес одоо процесс үйл ажиллагаанд одоо сайжруулах тийм өөрчлөлтүүд хэр тохиолдож байна тийм үү? За мэдээж байгууллагын хэлцнийг ажилтнуудын хоорондын үйл ойлголцох одоо буруу тушаал шийдвэр мэдээлэл буруу тавьснаас болоод хурдтай үйл ажиллагаа одоо хийх боломжгүй байна. За харилцагч үйлчлүүлэгчтэй сайн таахгүй байна. За тэр үед одоо юу гэдэг ажилтнуудаач томоохон байгууллагын хувьд одоо яг мэдэрч тэр ажилтны зорилгоч дэмжлэг гэдэг юм арга хэмжээг авахад хэрвээ хүндрэлтэй байдаг системтэй холбоотлоос харахаар мэдээ байгууллага бол бизнесийн байгууллага бол уул нь үйл ажиллагаа бизнесийн хувьд өөртөө тухайн чиглэлийн байгууллага байхгүй. Тэрээс мэдээлэл технологийн байгууллага биш тийм ээ. Яг тэр утгаараа тухайн бизнесийн байгууллага дээр нөгөө технологийн архитектур нэгдсэн тэр системийн зохион байгуулалтыг хэрхэн хийх гэдэг энэ асуудал байна дутагдaltaй. Тэрнээсээ болоод энэ асуудал нэгдүгээр төвс шалтгаан болж байна. Хоёрдугаар өнөөдөр орчин үед альва тийм бизнесийг одоо чадварлын зохион байгуулаад амжилттай бизнесийг зохион байгуулахын тулд мэдээллийн дэд бүтцийн технологийн дэд бүтц гэдэг юмыг тэр бизнесийнхаа стратегитай хамтруулж төлөвлөх асуудал бол маш чухал болсон. Өөрөөр хэлбэл хуучин яадаг байсан гэхээр за ийм үйлдвэр байгуулнаа энд ийм ажиллах гэж орно ийм нөөц хэрэгтэй ийм одоо үйл ажиллагаа ингэж борлуулалтаа хийнгээл тэгээд тэрнийхээ дагуу хийгээ явдаг байсан бол өнөөдөр тэр үйл ажиллагаа хийхэд бол ямар нөөцийг биднээс мэдээлэл үйл ажиллагаа ямар процессор одоо өдөртөх юм хяналтаа яаж тавих юм одоо өндөрлөлттэй. Тийм учраас технологи бизнес хоёрын хооронд дунд нь уулздаг тэр бизнесийн одоо стратеги, бизнес процесс инженеринг гэдэг юмыг сайн хийж өгч чадах юм бол энэ мэдээллийн систем бол илүү одоо амжилттай байх боломжтой болдог. Нэвтрүүлэлтийг хийхэд бол тодорхой зайлшгүй хийх үе шатууд бол байдаг. Байгууллага дээр бол тэр өөрчлөлтийн баг бүрдэх ёстой, за төслөө төлөвлөх ёстой, за гэх мэтчлэнгээр энэ техникийн ажлуудыг бол дараалал хийж болно. За ер нь бол яг хуу ERP хийхэд бас нэг алдаа гардаг зүйлүүд байх юм бол ERP системийн талаар дутуу ойлголттой байдгаас болоод биднээс буруу шийдвэр гаргадаг. За магадгүй хямд үнэтэйг нь сонгож яах гэдээ бас буруу шийдвэр гаргах тал байдаг. За байгууллагынхаа үндсэн хэрэгцээ шаардлагыг дутуу харснаас бас буруу сонголт хийх тохиолдол байдаг. За мэдээж бүх системүүд бол хоорондоо ялгаатай учраас яг өөрийнхөө үйл ажиллагаанд тохироогүй системийг бас сонгочих ийм альтернатив бол байдаг. За тэгэхээр ер нь бол энэ дээр та бүхэн харж байна. Сүүлд нь бол одоо энэ ERP гэдэг дээр бол бидний одоо боловсруулсан тэр ERP системийн ерөнхий архитектур бүтц маань байж байна. Өөрөөр хэлбэл байгууллага бол зөвхөн тэр санхүүгийн систем, хүний нөөцийн систем, борлуулалтын системээ хийхээс гадна бас тэр байгууллагын тэр ERP платформ дэд бүтц гэдэг юмыг бол байгуулах нь чухал байдаг гэдгийг бол ерөнхийдөө одоо харж байна. За тэгээд ERP гэдэг бол энд дурдж байгаатай адилхан тэр доотлолт нь байгаа тийм суурь платформоор дамжиж дээдлийн хэлтс нэгжүүдийнхээ үйл ажиллагааг уялдуулах ийм шаардлагатай байдаг.